Сайн байцгаана уу бүх үндэсний хүсэлж болгоноос гэрчлийн цагаараа дахин уулзж байна. Энэ удаад лав гэрд маань бурхныг алдаршуулан гэрчлэе. Бурхны сайн сайхныг ярья гэд хүрэлцэн ирсэн байна. Бид гэрчлэе эхлэхийн өмнө бурхны үгээр тунхаглацгаая. Бид хурганы цус болон гэрчлийн үгээр сатаныг ялсан юм а гэд энэ удаагийн гэрчлэл эхэлж лав гэрднийхээ одоо бурхныг алдаршуулгыг хүлээж авцгаая. За сайн байна уу намайг лав гэрднэ гэдэг. За анх бурхантай уулзраад миний амьдралд Бурхны хийсэн сайн сайхныг гэрчилж байгаадаа маш их баяртай байна. Яг бол бүх үндэсний хүсэл чуулган дээр ирээл бид нарыг Бурхныг гайхалтайгаар гэрчилж эхэлсэн. Өмнө нь болохоор Бурхныг гэрчлэх тийм одоо боломж байгаагүй. Бид нар өөрсдийнхөө эргэн тойрны хүмүүс эсвэл ганц хоёр удаа л таньдаг хүмүүстэй ч юм уу те. Бурхан миний амьдралд ийм гайхалтай зүйл хийчлээ, ингэчлээ гэж ярьж исэн. Тэгтээ тэр бүх хугацаанд бидний дотор маш их зүйл болж байгаа шүү дээ. Тэ? Тэр бүх зүйлсүүдийг бид нар өөрсдөө яг мэдээд ил гарч исэн. Тэгээд хүнтэй уулзах те боломж гарсан үед бид нар ярьдаг. Тэ? Тэгтээ тэр бүх зүйлийг хүмүүс яг сайн мэддэггүй. Яг дотор болж байгаа үйл явцуудыг бүр өмнө нь одоо юу гэдэг намайг мэддэг байсан хүмүүс яг хоо тэ энэ өөрчлөгдөжжээ бол харж мэдж байгаа. Тэрнээс хойшоо намайг өмнө ямар байсан гэдгийг мэдэхгүй хүмүүст бол би угаасаа ийм хүн юм байна гэсэн ойлголт төрж байгаа те. Тэнгууд анх би бурхантай уулзрахад тэр хуучин сүм цууланд явдаг байсан. 90 очдог. Гэхдээ би хизээч бурхныг тэгэж гайхалтайгаар мэдэрч үзээгүй. Зүгээр л явдаг, мэддэг. Гэхдээ бурхан яг тийм бодтой гэдгийг л мэдж байгаагүй байхгүй. За тийм ч учраас одоо гэрчлэх гэхэд бас нэг бэлэн биш байсан юм уу? Тий. Гэрчлэх боломж нөхцлөөр бас хангалтж өгдөгч байсан юм уу тий? Гэтэл бурхан болоод бид нар дээр бол маш их зүйлийг хийсээр гэдэг. Одоо ингэж гайхалтай бурхныг гэрчлэх боломж олцоогоор бол нэг талаар бүх үндэсний хүсэл чуулганд ирснээрээ би ингэж гайхалтай бурхныг алдаршуулах боломж олдож байна гэж харж хэлж штэ тий. Яг зөв. Одоо нөгөө өмнө нь тэр сүм чуулгануудыг харангуут тий явж байгаа хүмүүсийг харангууд зүгээр ингэж л явд тийм байна. Зүгээр сөмдөр очт юм байна гэсэн ойлголт байгаад байгаа шүү дээ. Тэгээд анх яг бурхантай уулзсны дараа бүр маш гоё. Би тэрний өмнө надад айгүй хэцүүсэн байхгүй юу? Яагаад энийг ярьж байна вэ гэхээр бурхан миний амьдралд яг тэр эргэлтийн цэгийг би болгож өгсөн учраас би энэ зүйлийг одоо энэ цугаад ярьж байгаадаа үнэхээр баяртай байгаа. Яг бол энийг маш цөөхөн хүмүүс мэддэг. Би баг ингэж сууж ингэж гэрчилж байгаагүй. Тийм болохоор яг энэ цагт бол маш баяртай. Би нэлийн жоохон хэцүү хөхтэйсэн л да дуугаа татгшаа. Тэнгуут миний амьдрал дээр элдв бензин болохгүй бүхэл асуудлууд гарч ирж байсан. Тэ хүмүүс болоод хахад миний зүйлүүд яага болохгүй байна гэж би боддог байсан байхгүй юу. Тэгэл чадлаараа хичээн миний хүч хөрөхгүй маш их зүйлүүд байсан. Ялангуяа жоохон хүүхдийн хувьд бүх зүйлүүд хязгаарлагдмал байсан. Дээрэс нь маш их тийм одоо юу гэдэг сэтгэлийн дарамт одоо оюун бодол дотор маш их дуу хоолойно сонсдог байсан. Тэнгуутаа тэндээсээ болоод ичхүүр айдас санаа зовлт тий хүмүүстэй харилцаа холбоо модон дотроо маш их хөвдөл шаналтай. Тэнгуутаа миний хүслээр одоо юу гэдэг би өөрийнхөө нэг зүйлийг хийх гингод дандаа хязгаарладаг. Хүмүүс миний өмнөр орж хийдэг эсвэл нөгөө миний хийх гэж байгаа зүйлийг миний дуу хоолойг ерөөс сонсдог байсаахгүй. Тийх тусам миний доторс маш их уур уцаар төрж сүүл рүүгээ тэр ингээд үзэн ядал те одоо баг ингээд ганцаараа байхыг хүсэх. Баг гэрээсээ яваад ингээд шал өөр газар л ингээд явж ямаар санагддаг. Тийм хүртэл болцсон байсан. Тэгээ би оюутан болоод тэр байдал бүр хүндрээд хүний амьдрал дээр болж байгаа тэр бүх зүйлүүд шууд боддоор буюу гадаад үзэмжин дээр хүртэл илэрдэг юм билээ. Тэгэхээр миний шууд дотор ингээл хар бараан болоод шууд үзэн ядалтаар дүүрэл гэлэнгууд би шууд тийм хэмжээний одоо юу гэдэг хар өнгийн хувц өмсөж эхэлдэг. Рок маягийн одоо юу гэдэг дуу сонсож эхэлдэг. Тэр нөгөө ийм хашгираа тэр амар дуу л байдаг шүү дээ. Одоо тийм дуу сонсож одоо нэгснээр тэр зүйлийг дотроосоо тэр зүйлийг гаргаж одоо юу гэдэг тайвширмар санагддаг хүртэл тийм хэмжээний болцсон байгаа байхгүй юу. Тэгэл бүр тэр байдал хүндрээ дарамтанд ороод ирэхээр хүн одоо юу гэдэг салахыг хүснэ. Тэндээс гарч чадахгүй болохоор амиа орлохыг хүсдэг тий. Тэгээ тийм хүртэл бодлууд хүртэл байсан. Яг л яг би тэндээс үнэхээр гарахыг хүсэж яаж гарахаа мэдэхгүй. Тэгэл
бүр сүултээ болохоо байгаад бүр үнэхээр болохоо байгаад ирсэн. Яг тэгвэл би ганцаараа амьдардаг байсан, оюутан байсан. Тэгээд тэр хүнд дарамтууд ирээд би бүр үнэхээр гарч чадахгүй болоод одоо үнэхээр яах вэ те. Хичээл намаа хүртэл дийлхэ байж байгаа байхгүй юу. Яа тэгэхээр хүүхдүүд сураад зүгээр сураад төгсөөд байна. Би яагаад зүгээр сураад төгсөж чадахгүй байгаа юм болоо гэд би бүр амар гайх төгсөхгүй юу. Ч одоо ямар сони ингээд тэгэхэд өөр зүйлээс юм байлаа. Сүнсэнд харуулах ч юм уу те. Хүнд дарамт тэр бүх зүйлүүд миний амьдрал дээр бүр сүлдө бодтоор бий болж эхэлсэн. Бүр юм одоо унтах хонгодл те тэр зүйлүүд ингээл дараад эхэлждэг. Тэгэл сэрэнгууд зүгээр болчдөг. Унтангууд дахиад гараад ирдэг. Яг тэр зүйлээ тэнд юу хийсэн гэхээр би Бурхны одоо Есүсийн нэрийг сонсч ийсэн. Очиж ийсэн сүм цуглаануудад очиж ийсэн. Би бараг 3 4 цуглаануудад очиж ийсэн. Гэтэ сонсоо явуулсан. Тэгтээ би хизээч одоо юу гэдэг эзний нэрийг дуудаж яг чин зүрх сэтгэлээсээ дуудаж чинь яг тэр үед би яг Есүсийн нэрийг дуудсан. Тэр үед би жинхэнэ Бурхны чөлөөлтийг мэдэрсэн. Бүр чөлөөлж байгаа би бүр бодтоор мэдэрсэн. Яг ийм хар бараан зүйлийн дотроос нь гэрэл гараад ингээл тараал салин талах болсон. Тэгээд тэрнээс хойш би хизээч одоо юу гэдэг одоо байранда би үргэлжлүүлээд амьдарч байгаа шүү дээ. Хэд тэр дарамтууд тэр нөгөө нэг хэцүү тэр унтахад дарж исэн тэр бүх зүйлүүд алга болсон. Тэгээд миний дотор тэр найдвар гэрэл хасч эхэлчихсэн. Би Бурхны үгийг уншмаар санагдчихсан. Бурхны үгийг уншсан миний дотор ямар ч итгэл байгаагүй, бүр найдварч байхгүй. Би хинч найдаж чадхаа байцаасан. Яг тэгэхээр би хүнд найдангууд би эсвэл ингээ итгэл найдвар тавихад тэр бүх зүйлүүд нуран унжсэн байхгүй. Тэгээ би за итгэл найдвар байдгүй. Би сайн сайхан зүйл бодгоо болъё. Яг тэгвэл бодонгууд тэр зүйл байхгүй болчдөг. Тэгэхээр илүү сөрөг талаас нь бодож тэгвэл магадгүй бүтчихнэ. Яг тэгвэл заримдаа тийм болчдөг гэсэн байхгүй. Тийм хүртэл болцсон байсан. Тэгээ би Бурхны үгийг уншаад гичний үр гэдэг штэ. Надаа үнэндээ ямар ч итгэл алгаа. Гичний үрдүүдийн итгэл тэгвэл би танд итгэх надаа юу ч алга. Би танд итгэж чадахгүй байна. Гэхдээ би танд найдаж байна. Намайг эндээс гаргаж тэ байгаа бол тэр зүйл бодтой болцсон учраас би ингээд танд найдвараа тавьж байна. Та надаа ингээд туслаарай. Тэгээ би сургуулаа хүртэл өргөсөн. За би энэ сургууль ингээд төгсөё. Яг л би ингээд гэр бүлийн хувьд айгүйх дарамт болж байгаа байхгүй. Олон жил сурангууд төлбөр мөнгөний асуудал. Тэгээд гарчихгүйгод олон жил сурцсан. Төгсчихгүйгод бас болохгүй. Тэгээд за би ингээд сургуулаа ингээд төгсөн бүрэн та надад туслаарай гэд. Маш их гуйгаад, магтандуу сонсоод, залбираад, тэ үг уншаад тэгчихсэн. Тэгээ би өөрийнхөө зүгээс чадах бүх хичээл зүтгэлээ гаргасан. Тэгэхээр би айгүй хоцрогдолтой байсан учраас бараг 2 жилийн хичээлийг 1 жилд нөхөх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгэх болгондоо би миний толгой хүртэл ажиллахгүй байгаа. Унших гингод. Тэгээд би багш нартайгаа орж уулзах болгондоо би ингээ зайлбардаг. Би ингээ уулзъя. Би орё. Би танд итгэж орё. Үлсийн танд татах чинь. Тэгээд орсоор хагаад тэр бараг 20 хичээлээс явж хагаад бүгд ингээд тэ шийдэгдээд явж байгаа байхгүй. Дөнгүүд гараад эхлэн хамгийн сүүлийн шалгалттай орох юм. Чиний дүнчин дотор байна чи орох боломжгүй. Тэгэхэд би бүр асгартлаа үлжсэн. Яг тэгэхээр миний дотор гуралдчихсан бүх юмнууд яг тэр үед гарч ирсэн байхгүй. Бүр ингээд амар их зүйлүүд ингээд хуралдаад би бүр давхын аргагүй болоод бүгдийг гаргаад тэгээд яагаад гэсэн надад асуулт төрж байгаа. Би ингэж хичээж байгаа чинь би танд найдаж байхад яагаад та надад ийм зүйл одоо нэг тийм зүрх сэтгэл төрж байгаа байхгүй. Тэрний дараа нь би ингээд маш их хуйлаа тайвширсныхаа дараа за Бурхан би ингээд танд өргөж байна. Хэрвээ би одоо төгсгөр л те таны хүсэл бол та намайг төгсөж өгөөрэй. Хэрвээ дахиад сурыг бол таны хүслээр болгоё. Би ингээд сурья. Тэр үедээ ч гэсэн би яг үндэ Бурханаас алхах хүсээг байхгүй. Тэгээ би Бурханд бууж өгсөн. Тэгсэн чи дараа нь намайг дуудаад чи юу ч гэсэн манай найз хэлж байгаа шүү дээ. Чи юу ч гэсэн хүрээд ирэхгүй. Тэг хурж ирсэн. Би сургуулаа төгссөн. Тэгэхэд Бурхан миний амьдрал дээр маш гоё нэг зүйл нь юу хийсэн гэхээр сүүл би чамайг сүүл биш толгой хойно биш урд оруулна гэсэн. Би төгсөлтөн дээр хамгийн ихэнд миний нэрийг дуудаж
гарч исэн. Гэхдээ миний нэр үсгийн дараалалаар дуудсан ч урд нь ч биш хойно ч дунд нь ахгүй юу. Тэгэхэд би ямар сони. Тэгэхэд яг энэ ижил надад санаанд орж ирсэн. Яг бол би шалгалтын дээр орох боломжгүй болоод хамгийн сүүлд нь орж ирсэн байхгүй. Тэгээд би хамгийн түрүүнд дуудагдаж шагналах ба тэр үед би бурханд үнэхээр их баярлж байсан. Яг тэгэхээр тэр чинь хэдий хүн харахад амархан давчих асуудал хүн хүний хувьд өөр өөр штэ. Миний хувьд маш их хэцүү байсан асуудал тэгж гараад тэгэхэд би бурхан үнэхээр гайхалтайгаар тий өөрчлөлтийг хийд юм байна. Дээрээс нь яг Библиэлд бичигдсэн тэр үгнүүд нь болж исэн. Бас нэг гайхалтай зүйл нь болохоор бурхан ингэдэж штэ. Бурханд итгэдэг нэг хизээч ичгүүрт орохгүй. Яг тэр үгсэн. Халелуя. Би бүр тэр үгийг уншаад танд итгэдэг нэгэн хизээч ичгүүрт орохгүй гэж та хэлсэн. Бас та хизээч орохгүй, хизээч хаяхгүй гэсэн учраас би танд итгээд танаас зурнаа. Тэгээд надад боломжгүй зүйлүүд дээр би танд бууж өгнө. Тэ? Миний хүслээр болохыг хүсэжсэн зөндөө зүйлүүд байсан л та. Би хүслүүдээ бурхны өмнө тавиад эсвэл би өөрийнхоороо зүтгээд маш их зүйлүүд байсан. Гэхдээ би за ямар ч байсан би бурхнаас зураад зурхал хэрэгтэй гэсэн ганцхан бодолтойсэн. Яагаад гэвэл яг тэндээс намайг гаргасан бурхан байхгүй. Эргээд миний амьдрал дээр юу болсон гэхээр миний зүрх сэтгэл итгэрч эхэлжсэн. Миний оюун бодол дотор байсан тэр дуу хоолойнууд багасч эхэлжсэн. Миний дотороос өөрчлөлтүүд гарч ирж би бурханыг чин сэтгэлээсээ хайрлаж үгийг уншиж бурхны оршихуйд би тэр амар тайвныг мэдэрч эхэлсэн. Би одоо нүд үзээгүй чих сонсоогүй хүний санаанд оромгүй зүйлс гэж байсан. Би яг тэр зүйлийг өөрийнхөө амьдрал дээр мэдэрсэн учраас яг тэр үед нэг ингэдэж шүү дээ. Бурхны хүнд итгэдэг нэгэн бурхантай хамт өхөө дахин амьдгаа. Тэ? Миний дотор амьд байгаа нь би биш. Есүс Христ итгэх итгэлээр би амьдарч байгаа. Бүр яг тэр эргэлт миний дотор бий болсон. Би тэгээ бурхныг үнэхээр их хайрлаж хайж эхэлсэн. Үгийг нь уншсан. Тэнгууд хүн харахад маш их ингээ хугацаа зарцуулж байгаа л да. Би нэг дор өөрчлөгдөөгүй. Гэхдээ миний дотор маш их эдгэрэл чөлөөлөлтүүд болж байсан. Би өөрийнхөө ямар гэдгийг олж олсон. Би эндээс салахыг хүсэж байна. Та надад туслаарай гэд. Тэгэхэд миний дотор маш их өөрчлөлт. Бурхан намайг хязгаарч хаяагүй. Хязгаарч орхиогүй. Бас бурхан намайг хязгаарч ичгүүрт оруулаагүй. Тийм учраас би бурханаас бүр ингээл зураал яваас өөр зүйлийг би мэдэхгүй байгаа. Ямар ч гэсэн босоо явах хэрэгтэй гэдэг л байна. Хэрэв би бурханаас зурхгүй үлдчих юм бол яг тэр хуучин тэр амар муухай амьдралдаа үлдчих гээд амсан гэдэг. Би тэрийг ямар амар муухай гэдгийг мэдчихэж байгаа учраас би тийшээ эргэж орохыг хүсэхгүй. Тийм учраас надаа би урагшаа явахыг л хүсдэг. Урагшаа явахаас өөр аргагүй болчихж байгаа байхгүй. Яг тийм. Амар гайхалтай тий. Ингэж үнэхээр сүүл биш толгой алгасан юм байна. Одоо бас мэдээж сонголтыг шийдвэрийг чи өөрөө хийсэн байх нь. Тэр үнэхээр аимшигтай гэдгийг өөрөө харсан. Тэр бас гарч ирсэн учраас энийг өнөөдөр гэрчлээд энэ бүгдийг бурхан хийсэн юм а гэж ярьж байгаа. Тэр хоёул энэтэй холбогдуулаад үнэхээр харанхуй ертөнц чөтгөр маш бодтой. Тэгээд одоо надад би бүр ингэж чөлөөлөгдсөн юм а гэдээ та хоёрд маань өөрөө видеогоо хаалцахыг хүссэн байгаа учраас нэг видеог та бүхэндээ хүргэе. Ингээ үргэлжлүүлээд бидний ярилцлага үргэлжлэх болно. За тэгэхээр энэ видеон дээр бол чөлөөлтийн одоо бичлэг явж байна тий. Энэ юу нь яг юунаас чөлөөлөгдсөн юм бэ? Бурхан чамаг яаж идгээс яаж хөлөөсөн юм? За энэ видео болохоор би нөгөө анх бурхан дээр ирэхэд чөлөөлөгдсөн. Тэрнээс хойш ерөөсөө чөлөөлтөг би мэдэрч байгаагүй би те. 4 жил болж байгаа ш. Тэгсээр би чөлөөлт хэрэгцээтэй гэдгийг мэдчихсэн. Тэгээ бүх үндэсний хүсэл чуулган дээр ирээд энэ чөлөөлт миний дотор явагдсан. Тэгэхэд яг юу болсон гэхээр би 4 жилийн хугацаанд бурхны хайр нэрлэг мэдэрч агаад маш их тийм шашинлаг байдал орсон. Хуульчлаг байдал орсон байсан. Тэр нь ингээд миний баг бүх биеэр тархсан, миний баг бодож сэтгэдэг бүх зүйл болсон байсан мэлээ. Тэгээ би номлог сонсож байгаад өөрийнхөө хуульчлалын хараалт ор байгаагаа, шашны хараалт ор байгаагаа мэдэж авсан. Тэгээд пастор дээр очиод хэлсэн чинь яг тэндээс чөлөөлт эхэлсэн. Яг тэгэхэд миний одоо нөгөө
болж байгаагүй хамгийн том чөлөөлт ихнийх нь. Бүр ингээл шууд өөрийн мэдлэгөө яг энд байна гэж би пастор хэлсэн байхгүй. Тэгсэн пастор ингээл яваалсан чи одоо энд байна гэл ингээд би гарчих юм байх л гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь пастор ингээл яасан чи гинт би өөрөө ирэхгүй миний хамаг би сонирн болоод хашгираад гэлсэн. Бүр ингээл байж болох хэмжээний хамгийн тэр чангаараа бүгдийг гаргасан. Гэхдээ тэр миний хоолооноос давсан хэмжээний тийм хашгираа юмсан. Нэг лав эрдэн биш ээ. Тий. Миний хоолооноос нарийнхан тэгүн гутаа хамаагүй чанга. Миний хоолооноос гарамгүй тийм хашгираа. Гэхдээ миний бүр хоолооноос ч биш баг энэ угаас ингэж гарч байгаа байхгүй. Тэгээд хашгирах тусам хашгираад гарчаагүй. Хашгираад тусам миний бүх бие дотроос нэг юм ингээд бүр ингээд зулгааж авч байгаа мэдрэмж. Хөлнөөс ингээл татаал гарнаас татаж яг нэг имийг тарцсан байсан нэг имийг ингэж хомж байгаа юм шиг. Хашгирах тусам тэрийг ингэж хомж ингэж бүгдийг гаргаж байгаа. Ингээ хохолж цуглуулж ирээд хохолж салгаж бүр ингэж авч явахгүй. Тэр нь бүр тийм хэмжээний болтол би хуульчлал шашинлаг байдал дор байсан юм байна гэдэг. Тэмдэгний нэг хэсэг болтлоо. Тийм бүр ингээд бараг миний бараг нэг тулгуур эргэтэн шиг шахуу болцсон. Тэгээд бүр ингээл орилоод хашаараа гаргаж байгаа байхгүй юу? Тэгэхэд ингээд бүрэн одоо юу гэдэг яаж хариу үйлдэл үзүүлэхээ мэдэхгүй. Өөрөө мэдлгүй. Бүр ингээд хүн ингээд төвчээрээ алдаал янз бүр үйлдэл гаргадаг штеп. Бүр яг тийм үйлдэлүүдийг гаргаж ирсэн. Тэгээд тэр бүх зүйлүүд чөлөөлөгдөд дуусна дараа өөрөө ирэхгүй гарахаа байчт юм байлаа. Хашгираа гэсэн ч тэг боломжгүй болчиход байгаа байхгүй. Тэгээ босох гэсэн чинь миний хамаг би ингээд сулдсан. Яг дотор нэсэн тэр юунууд ингээ авцсан чи бүр ингээ хамаг би сулраад би ингээ хөлтөөрөө тогтож чадахгүй хэмжээний болчихсон. Тэгээд миний дотор маш их амар тайван. Маш тайван юм байхгүй юм шиг мэдрэмж төрчихсөн. Тэгэл өөрөө ирэхгүй ингээл нулимс гараал яа тэгэхээр амар том хараалаас чөлөөлөгдөж байгаа байхгүй юу? Хуульчлалаас тэгээ шашинлаг байдлаас яа тэгэхээр тэр бүх зүйлсүүд миний амьдралыг одоо юу гэдэг эзэнтэй хамт алхах тэр бүх зүйлээс хулгайлжсэн. Эзний нэрэн дор гэдэг нэртэй. Гэхдээ яг эзний замаар, эзний арга замаар, эзний хүслээр биш. Бүгд миний өөрийн хүсэл, миний өөрийн хүний зохиосон арга зам, эсвэл хин нэгний дуулсан зүйл бас одоо тийм одоо пастор маш гоё хөнгөн амьдралаа гэхэд тийм биш. Маш хүнд амьдрал. Өөрөө хийхгүй л бол нэгэн дээр нь бүдэрхээр амьдрал. Тийм хэцүү зүйл одоо юу гэдэг байсан. Тэр одоо 4 жилийн хугацаанд сүүл рүүгээ ингээд явж исэн зүйл нь тэр хуульчлал оравцсан. Мосегийн үеийн ард түмэнд яг л тийм байсан да. Зүрхэн дотор нь үзэн ядалт эсвэл зүрхэн дотор нь эсэргүүцэл эсвэл шашинлаг байдал байгаад хахад хүн яаж ч хичээсэн тэр зүйл нь боломжгүй дотроос нь. Одоо юу гэдэг би хичнээн ажил дээрээ сайн эсвэл хин нэгэн сайн хандыг хүссэн ч дотроос л гарахгүй байгвал тэр чи өөр амар хэцүү зүйл байгаа байхгүй. Түүнго тэрийг бүгдийг хүчээр хийжсэн. Бүгдийг хүчилдэг гэсэн. Бүгдийг хүчлэл за цуглаанд явна. Хайрлна. Тэгнэ. Ингэн. Тэгтээ яг үүнд тэрийг бүгдийг хийж байгаагүй. Бүгдийн эсрэгээр нь. Тэгэл эрх мэдэл дуулууртад сахирагдангууд шууд одоо юу гэдэг тэр хуулийг ашиглаж юу хийдэг гэсэн гэхээр өөр зүйлийг хийдэг гэж пастор хэлсэн шүү дээ. Өөр зүйлийг энэ хүн намайг буруутгаад байна. Тийм учраас би буруутгалыг авахгүй тул эн чи би зөв зүйлийн төлөө тэмцэж чинь гэсэн үгээр би өөрийгөө хаацалж байсан. Энэ чинь нөгөө хуулийг ашиглаж нүгэл үлдэж байгаа хэлбэр нь. Хуулийг ашиглах нь тийм хэмжээний одоо нэг хуульчлагдсан. Тэгээ тэндээс бас маш олон зүйлүүд гарсан л да бас ховсдлын сүнснээс гарсан. Яа тэгэхээр Библийг мэдхгүй, сайн мэдхгүй те ариун сүнсээр өдөртүүлээгүй тийм хүмүүс одоо юу гэдэг маш гоё сайхан харьцаад эсвэл тэр хүнд тэг олон хүмүүсийг хуйлруулад байвал тэр газар ховсдолд явчихдаг. Тэнгууд би яг тийм ховсдол дотор ховсдлоос чөлөөлөгдсөн ичгүүр, айдас, санаа зовлт гэр бүлийнхнийгаа төлөө гэсэн хүнд ачаа дарамтнаас чөлөөлөгдөж байгаа. Яг бол би тэтгэрийн төлөө ингээд залбираад өөрчлөгдөөсөө аврагдаасаа гэж
4 жилийн хугацаанд залбирч байгаа шүү дээ. Өөрчлөгдөж байгаа юм байхгүй. Олон л хэцүү. Бараг эргээд намайг чи бараг ийм бичиж гэж хэлжсэн байхгүй. Тэгэхэд би бурхан минь өстө дийлэхгүй нэ. Ямар хэцүү юм бэ? Үнэхээр ажиллаж цөөн байна. Туслаач тий. Тэгэхэд би энд ирээд энэ сүм чуулганд ирээд би тэр бүх ачаа дарамтаг өргөөд гэр бүлийнхаа өргөөд бурханд өргөөд тэр ачаа дарамтаа салаад эхэлсэн чинь манай гэрийнхэн тэр өөрчлөлт гарч эхэлсэн. Энд тэнд бурхны үгийг уншдаг, номлол сонсдог, бурхны талаар ярилцдаг, хүмүүсээ эдгэрдэг. Тэгүн гутаа манай гэрээс одоо юу гэдэг манай ээж дүү хоёр ирсэн. Тийм гайхалтай дүүгэрмээр дамжуулаад нөхөр нь хүртэл ирж байна. Тэгэж хүртэл гоё өөрчлөлтүүд гарч эхэлж байгаа. Энийг л бид нар хүсдэг юм л да уг нь тий гэж хүмүүс. За ингээд чөлөөлт бол үнэхээр бодтой хийгдсэн тийм ээ. Ариун сүнс сануулад ийм хараал, ийм шашинлаг хуйлархаг байдал байна. Ийм сүнснүүд байна гэд нэрлүүлдэг, гимшүүлдэг. Одоо бид нар зарим нь бол бүр нэрлж тоочж амжихгүйгээр ч маш олон одоо сул дараа сүнснүүд чимээгүйч гараад явчихдаг. Тэр болгоны бүгдийнх нь нэрийг мэддэг, үйлдэлийн мэдэх бүх зүйлийг одоо нэг дүү мэдэх нь бол биднэрт хамгийн чухал нь бид нар хамгийн гол нь чөлөөлөгдөж цаашдаа одоо амар тайван тэр хөнгөн амьдрах нь чухал байгаа тий. Тэгэхээр гайхалтай маш олон зүйлсээс бол үнэхээр энэ жил одоо бурхан тань дээр гайхалтай ажиллаж чөлөөлсөр байгаа мэн гэдгээсээр байгаа мэн тий. Энэ бүхний гэрчлэг хуваалцсан лав гэрдэндээ баярлалаа. Одоо ингээд сүлийн хоромыг өөртөө чинь үлдээ өшөө одоо бурхныг алдаршуулан гэрчлэх энэ цаг дээр хин нэгэнд хэрэгтэй үг хэлье үлдсэн байна гэж аваад одоо хаалцж болж байна. Би анх яг 2 сард ирсэн шүү дээ. 1 сард за боли гэд хуучин төр сүм чуулганасаа гараад тэгэхэд энэ 23-нд бурхан миний амьдралаар цоо шинзүүлэх гэсэн. 1 сараас эхлүүлээд 12 сар хүртэлх хугацаанд бурхан миний амьдрал дээр маш гайхалтай гоё олон зүйлүүдийг хийсэн. Би бүтэн 1 жилийн хугацааг яаж ингэж хурдан өнгөрчихв гэж одоо гайхаад байгаа. Ямар хурдан өнгөрчихв? Нэг мэтгэд л 2 3 сар одоо болсон чи 12 сар болсон байгаа байхгүй юу? Хэд яг үндэ сүнслэг эдгэр чөлөөлтүүд те махан бие дээр хүртэл эдгэр чөлөөлтүүдийг авч байгаа. Бид нар чөлөөлөх тусам бидний бие махбод маш их хөнгөрж бүр бодтой мэдэгддэг. Би бүр оройд ч унтсан чи өглөө болсон тэр бие дээр мэдэрч байгаа байхгүй. Яа тэр ингээд босч чадахгүй ингээд дарагдсан байж байгаа штэ. Хамаг бие махбод суларсан. Тийм байж хахад өглөө босоо гүйдэг болсон байна те. Тэнгууд бие махбод төр бодтоор мэдэж байгаа байхгүй. Тэгээ маш гайхалтай зүйл. Одоо ингээд удаан зогсоод бид нар залбирах гингууд миний нороо өвдөд байдаг. Тэнгуудаа би нэг удаан зогсож чадахгүй байгаа штэ. Тэнгууд цаастаа залбирахын тулд энийг хэсэргүүцээ залбираад те зогсъё. Гээ зогсоход би одоо олон цагаар зогсож залбирч чаддаг болоод байгаа. Тэгэд миний нуруу идэрч байгаа байхгүй. Нуруу идгэрсэн байгаа. Тийм одоо юу гэдэг бодтой мэдэгдэж байгаа. Яг үүндээ энд ирээд бурхан маш бодтой гэдгийг мэдсэн. Яа тэгэхээр бид нар айгүй хийсвэр ойлголтын дотор явж байсан. Жишээлбэл бид ариун сүнсийг сонсдог. Одоо тий ариун сүнс гэж яриад байдаг шүү дээ хүмүүс. Тэгвэл ариун сүнс яаж ажилладаг, ямар бодтой байдгийг гэдгийг мэдэхгүй хийсвэр ойлголтыг санджсан. Тийм болохоор одоо нөгөө ариун сүнсээс тусламж гуйж ариун сүнсний хүч чадлаар хийдэг гэдэг зүйлээ мэдэхгүй. Яаж их арга замаа мэдэхгүй. Одоо асуудал юу байгааг мэдэхгүй. Тэндээс гарах асуудал нь мэдэхгүй. Тэгвэл гоо Библийг хүртэл бид нар айгүй буруу уншдаг байсан. Тэрийг бол би үнэхээр сайн мэдэж байна. Одоо жишээлбэл Библийг уншина гэдэг нь би өөрийнхөө асуудал тохиолсон нэг хариултыг авна гэж боддог байсан. Гэтэл тийм биш. Би Библийг уншиж хахад яг тэр уншиж явах үйл явцыг ариун сүнс надад тайлбарлаж мэдүүлэх юм байна. Тэр чинь Библи дээрх ерөнхий тэр ойлголт юм байна. Тэнгууд хүмүүс өөр өөрсдийнхөө хувийн асуудлын хариултыг Библиэс авах гэж оролддог. Би бас яг тэгжсэн. Гэтэ энэ дээрээ миний ойлгож авсан зүйл юу гэхээр Библи дээр яг юу болоод өнгөрсөн тэрийг хүн болгон л ойлгох юм байна. Жишээлбэл тий Есүс загалмай дээр цовдлсон гэдгийг одоо та нэг өөрөөр ойлгоод би нэг өөрөөр ойлгохгүй гэсэн үг байхгүй тий яг л адилхан нэг утгатай тэрийг нь тэр
ойлголтыг бид нар бүгд мэдж авах хэрэгтэй. Тэрийг нь болохоор ариун сүнс бидэнд мэдээлдэг. Тэгвэл ариун сүнсийг маш бодтой гэдгийг би одоо нөгөө мэдж байгаа, мэдэрч байгаа. Яагаад тэгэхээр ерөөсөө мэдэхгүй байжгаад хүнсний хөсөлж болгон дээр ирээд ариун сүнс бодтойор ажиллаж байгаа мэдж байгаа. Ариун сүнс салхи гэсэн те. Таныг миний хажуугаар гараад өнгөрөхөд яг эсрэг тал руу нэг салхилаа явсахгүй юу? Тэгээ би нөгөө ариун сүнсийг мэдэхгүй болохоор тэр зүйлд итгэхгүй байгаа. Яагаад тэгэхээр би хаалган тал зогсож исэн. Цонхоо онгорхоо байгаагүй. Салхих ямар ч боломж авахгүй штэ. Тэгээ би гайхаад хонгораахад хэлж авахгүй тэдэрт хэлж байгаа. Хүн явангууд эсрэг тал руу салхилна гэж байх уу? Ямар сони. Тэгээ бүр бодтой байгаа байхгүй. Хүн гутаа ийм бодтойгоор мэддэгдэж байгаа. Нөгөөх нь болохоор бидний дотор чөлөөлөлт тэр галыг маш бодтой мэдчихэж байгаа. Бүр ингээл гал асаал чөлөөлөгдөөл бүр ингээл төлөгдөж байгаа мэдрэмж. Тэгээд миний дотороос ингээл огшиж тэ одоо нөгөө нэг надад мэдүүлж байгаа. Үгээрээ ярьж байгааг нь маш бодтой мэдэрч байгаа. Миний амьдрал дээр гарч байгаа ойлголт, илчлэлүүд дээрээс маш гоё зүйл нь одоо нөгөө маш эрүүл ухааныг өгч байгаа. Эрүүл ухаан гэдэг аюул чухал зүйл. Одоо бид нар нөгөө хэрхэн сэтгэж хэрхэн бодож байгаа нь хаана байгааг бас илэрхийлж гаргад юм байл тэ. Тэнгууд бидний нөгөө ариун сүнсний дагуу тэ Библийн үгийн дагуу бодож сэтгэдэг. Энэ дэлхийн дагуу бодож сэтгэдэг. Тэнгууд тэр оюун бодлыг хүртэл бурхан илчилж гаргаж ирж байгаа юм. Миний амьдралдаа бүхэл болохгүй зүйлсүүдийг тэ яаж хийх арга замыг бурхан мэдж байгаа учраас тэр бүх арга замуудыг надад илчилж харуулж байгаа. Өөрийн ард түмнийг Канаан нутаг руу оруулахад маш гоё зүйл нь за чи асуудлаа шийдчихэд Канаан нутаг руу ороорой гэж хэн нэгэнд хэлээг байхгүй. Бүгдийг нь оруулсан. Яг тэр шиг юм байлаа. Тэнгууд бид нарыг бурхны өмнө ирээд бидний Канаан нутаг руу тэр сайн сайхныг бурханд өгнө гингууд бидний яг тийшээ орно. Гэхдээ хүн болгоно хувьчилсан асуудал ямар асуудал байна тэрэн дээр нь яг мэдээж туслаж одоо та бидний асуудлаа өөр биш адилхан биш шүү дээ тий. Яг тэрэн дээр нь бол туслана. Гэхдээ бурхны хийх арга зам бол яг нэг зам нь нэг хийх зүйлсүүд нь хүртэл тэр одоо нөгөө ерөнхий ойлголтыг авахгүйгээр хувийн илчлэлтийг авахгүй гэдэг л тийм учиртай юм. Хамаа. За тэгэхээр ер нь бол би өөрчлөгцсөн гэж их ярьж штэ бид. Би өөрчлөгцсөн гэж хүн хэлэх бол маш амархан асуудал. Тийм ээ. Гэхдээ бид нар бол үнэхээр өөрчлөгдөж байгаа учраас өөрчлөгдөж байна гэж ярьж байгаа маа. Одоо жишээ нь өөрчлөлт гэвэл одоо би яг ийм байдлаас ийм юм маань өөрчлөгдсөнийг би ингэж өөрчлөгдсөн гэж гэрчлээд амаа гэд нэг маш богинохон жишээ дуртад хэлвэл өөрчлөлтийг бол хүн болгон их янз янзаар хүлээж авдаг тий. Хин ч өөрийгөө яаж ч өөрчлөгдсөн гэд яриад байж болно. Гэхдээ одоо шашинлаг байдлын би хараалт дор байсан. Тэрнээс эрх мэдлэр би тэр хараалт тасраад нураад унахын үед дараа нь би яаж өөрчлөгдсөн бэ гэдэг чинь жинхэнэ өөрчлөлтөө зү. Тийм ээ. Тэгэхээр яг яад юм бэ тэгээд одоо өөрчлөгдөн гэхээр. За өөрчлөлт мэдээж түрүүнд хэлсэн ш нөгөө бие махбод дээр өөрчлөлт илэрнэ. Тийм. Энэ бол миний яг хүнд мэддэггүй ч гэсэн над дээр илэрч байгаа зүйлүүд. Тэг хүнд харагдах зүйл гингууд юу гэдэг маш их уур уцаартай тий. Хүнтэй ярьж чадахгүй. Юм л бол ууралцаад эн чинь хүнд харагдаж байгаа зүйл шүү дээ. Тийм нөгөө эрүүл ухаан. Тэ эрүүл ухаан эдгээр бол харагдаж байгаа зүйлүүд байгаа байхгүй юу? Яг л хүнтэй харьцангуй тэр хүн өөдс нь уурлаад байна гэдэг чинь мэдэгдэн сте. Тийм тэнгууд тэр уур байна. Тэр уур бүр миний дотор ингээл дүрлцэл манараа авчдаг. Тэгэл өөрийн мэдлэг ингээл дүрсгээл уурлаа авчдаг. Тэгээд тэр уур алах болчих жоохгүй. Бас ингээд тэрслүү байдал. Одоо ажил дээр гэхэд л юм хэлэнгүү заавал нэг юм өөдс нь хэлнэ. Тэрслэн зүгээр дуулууртай заагээ хийчих юм дээр тэхгүй. Тэнгууд тэр байдлыг хүртэл өөрчлөгдөж эхэлж байгаа. Тэнгуудаа би амар тайван болж эхэлж байгаа. Амар тайван байдал юундээ хүмүүс бас мэдэгдэнэ. Яг хүнтэй харьцаад хүний хажууд байхад тэр хүн амар тайван байна уу биш үү гэдгийг харагд. Ингээл твдэд сандраал те уурлал уцаарлаад байгаа хүн яаж амар тайван харагдахгүй шүү дээ. Тэ бие махбод дээр илэрч байгаа эдгэрлүүд байна те. Тэр бүх зүйлсүүд маш бодтойгоор тэгээ бас гайхалтай ойлголт илчлэлүүд бас нөгөө нэг бид нар гэрчилж байгаа шүү дээ. Тэр гэрчлэлүүд бол миний одоо өөрчлөгдөж байгаа маш том жишээнүүд. Одоо гэрчлэх тусам
Тэ анх ирснээс одоо хүртэл миний өөрчлөлтийг одоо юу харах боломжтой гэсэн. Тийм. Яг тэгвэр анх ирээд миний юуг ойлгож мэдэрч яаж гунж гутарч ямар хэцүү байсан гэдгийг бол одоо мэдэх боломжтой. Би яаж юмыг буруу ойлгож буруу сэтгэжсэн гэдгийг бас тэр гэрчлэлийг сонсоод бол мэдэх боломжтой. Тэ. Тэгэнгუთ өнөөдөр миний гэрчлэлийг сонсоод 1 жилийн хугацаанд гарч байгаа өөрчлөлтүүд үнэхээр тод илэрхий. Тэ. 4 жилийн өмнө 4 жил тэ авахыг хүсэжсэн, мэдрэхийг хүсэжсэн, ярин хаажсэн бидэрт байхгүй байсан зүйлүүд өнөөдөр биднэрт маш тод амьдрал дээр бэлээ болж гэрчлэлээр харагдаж мэдэгдэж байгаа. Тийм энэ уур бухимдал одоо тэрслүү байдал, мөнхөг байдлын сүнснүүд өөрснөө гараа авчгаараа тэрний байсан орон зайд бурхны ариун сүнсний ариун сүнсээр дүүрээд ирэхээ үед ариун сүнсний үржимсээр дүүрдэг тий. Тэр нь амьдрал дээр илүү татаар харагдаад эхэлдэг. Энэ л одоо жинхэнэ өөрчлөлт юм а тий. Энийг харагдаж байгаа болсон зүйлээ өөрөө бидний мэдэрч байгаа учраас гэрчилсээр аамаа тийм ээ. Ламрд маань. За ингээд энэ удаагийн гэрчлэлийг төгсөж болж байна уу? За дараагийн гэрчлэлээр уулзлаа. Баяртай бүх үндэсний өсөж болгон. Баяртай. Баяртай.